Энэний таалагдж байгаа нийгэм ийм параметр байхгүй. А гэхдээ энэ параметр шиг ийм агуулгатай механизм нийгэмд байдаг. А тэгээд тэр нь яаж өсрөлтөнд хүргэх вэ гэдэг тайлбарлахын тулд биеийн томьёо таалагдсан өнөөдөр бичиж өгч байна. Тэгвэл энэ систем энэ тропик МП чанарыг олохын нийт магадлалын хэмжээ ойролцоо. За энийг эргүүлээд та нар яаж гэх юм бол чинь яг зүйлхэн эсвэг бахан та энэ хас 23 зэрэг чинь эргээд 100 дороо нэмэх 23 зэрэг болох нэ. За ингээд энэ томьёо та нар тоолоос чанар шилжинэ гэдэг тэр философитой бидний заадаг хуулийг энэ томьёо огт өөрөөр таалагддаг. Эндээс энтропик жаахан өөрчлөлт энэ 23 зэрэг чухмаарторсон болохоор нэмэх 24 зэрэг дуулна тий. Тэгээ гараад ирэхдээ тэр энтропик өчүүхэн жижиг өөрчлөлт маш том хувьсгалд хүргэх их байж болно. За би энэ өнөөдөр та нарт шинжлэх ухааны талаас ярих гэсэн болохоор өөр нэг зүйл. Тэгвэл энэ магадлал ихлээр маш бага байж байна. Жишээлбэл би та бүхэнд энэ өрөө дотор нэг ядаа нисэж явхад нүдийн бодсон хүн гар угаар буудна гэж боддог. Онхын магадлал нол. Үдээ болгочод гар угаар нисэж яадаг юм байхгүй тийм. Агт хэтэрхүү хязгааргүй их муудахтаа тэрний хэдэн нэгэн цагт онгочтой таа. Энэ бодлогыг Америкийн физик Гибс 1902 онд гаргасан юм байна. Оросын тэр үеийн залуухан эрдэмтэн 27 настай байсан эрдэмтэн Вернадский суудны академич болсон. Энэ хүн олж хараад одоогийн дэлхийд биологийн хүчин зүйлээс тектоникийн хүчин зүйлээс дутуугүй асар хүчрэх нэг хүчин зүйл нэмэгдлээ. Энэ бол хүний оюун ухаан. Хүн төрөлхтөн цаашдаа оюун ухаанаараа байгаль дэлхийтэйг хамт хөгжих эрен цаг ирлээ гэж хэлээд энэ эрен цагийг оюун урдлын соёл иргэншлэг буюу ноосферын үе гэж хэлсэн. Энэ манай Монголын шинжлэх ухааны томьёолтууд бараг юм байдгүй. Гэхдээ 1992 онд Бразилийн радиошинээр хуралдсан дэлхийн дээд хэмжээний анхны уулзалт энэ соёл иргэншлэг номонд хүлээн зөвшөөрч хүн төрөлхтний 21-р зууны хөгжлийн хөтөлбөрийг гаргасан юм шүү дээ. Тэрнийг одоо 1000-ны хөгжлийн хөтөлбөрч ярьдаг болсон юм да. Улс нийгэм хувь ялгаагүй. Нурууга бүхтэйдлэх хөдөлмөрлснөөр гараа өршөлтөх хөдөлмөрлснөөр хөгжилтэй болж чадахгүй. Хятадын тариачид хэдэн мянган жил газараа мартаад гэсэн. 79 онд осомд хятадд хөгжил төдөлийг ирж чадав. Монголын малчид хэдэн мянган жил нүрээ харалтан манай дагсаар яваад байсан. Малчид хөвээрээ л үзсэн. Одоо бид нар хоцрогдсон орон хөвээрээ явж байгаа. Гэт бидний дэвгөр онгоц нисэж байна. Энэ компьютер байна. Энэ гар утас байна. Бидний өнөөдөр хэрэглэж байгаа сайн сайхан зүйл хүний оюуны бүтээл. Оюуны бүтээл гэдэг нь өнөөдөр эргээд байгалийн өөрийн махан баялгаас илүү үнэтэй зүйл болжээ. Өндөр нэг авч. Алтаа ухаад, нүүрсээ ухаад, зэсээ ухаад, төмрөө ухаад чи хөгжиж байгаа юм биш. Алтаараа нүүрсээрээ зэсээрээ юу хийж чадаж явж байгаа. Монгол улс өнөөдөр хангалттай нүүрстэй.
Тэгсэн хэрнээ бид нар гаднаас $1 тэрбум 400 сая доллараар жил тутам бензин авч хэрэглэдэг. Энэнийг дотроо үйлдвэрлэе гэвэл нүүрсээс гадна баг нуурын нүүрсээс би жишээ гэрээ. Баг нуурын нүүрс 21% шинэ түлшний гацтай лабораториор батлагдсан юм. 10 сая тонн нүүрснээс бид нар Монголын шинэ түлшний хэрэгцээг бүрэн хангаад тэр 400 сая доллараар карбонтаа хийчихсэн Чингис хаан гуйхгүй дууж авах шүү дээ. Энэ бол хөгжил. Энэ бол технологи бүтээл, оюуны бүтээл. Бид нар Монголд зэсээ гаргаж байгаа, Эрдэнэтийн зэсийг. Дээрээс Эрдэнэтээс 5 дахин их зэс гаргах оюу толгой ашиглалтанд орлоо. Бидний амьдралд үүдсэнгүй. Хэрүүтээ уруултаа тэгээд одоо сууж байна. Гэтэл Японуудын тооцоогоор Эрдэнэтийн зэс, Эрдэнэтийн түүхийдийг Японы технологиор боловсруулбал өөр бус юу ч хэрэггүй. Монголын хүний нэг хүнд авдах нийт бүтээгдэхүүн Японы түвшинд хүргэж болно гэсэн тооцоо бий. Энийг 2000 оны 3 сарын 14-нд Японы эцэг надад амбиссаар хэлсэн. Бид урд академид захиалж байна. Энэ техник оюуны хүч. Тэгэхээр таавах асууна. За түрүүч ярьдаг Майсоо байн ярьдаг дохиоло 3 сар. Нэг тропик 3 сар байх нь л та. Энэ чинь нийгэмд яаж ирэх юм бэ? Юу хэрэг? Өнөөдөр Монголын оюутны бүтцийг аваад үзье. 200 мянган оюутан сурч байна. Энэний 14% нь байгалийн шинжлэх ухаан технологийн чиглэлээр сурч байна. 30 мянган оюутан. Бус нийгмийн ухааны чиглэлээр сурч байна. Та нар энэхтэй юм уу Америкийн оюутнуудын бүтцийг аваад үзье. Америкийн оюутнуудын 84% инженер, байгалийн шинжлэх ухаан технологийн чиглэлээр сурч байна. Хүн нийгэм хөгжлийг үүсгэх мэдлэгийн сан гэдэг бол яг эдийн засгаар аваад үзэх юм бол 2 хэлбэрээр бий болдог. Үндсэн 2 хэлбэртэй. Нэг нь технологи. Технологиг хийсвэр ярьж бол бодгоороо үзэж байна. Технологи гэдэг бол энэ бүтээгдэхүүн гаргахын тулд энэ чанартай ийм юм гаргахын тулд ийм ажил бүрийн ийм гормоор хийнэ гэдгийг бичсэн ном байна. Бичсэн ном. Энэ ном байгаа цаг тухайн нийгэм хязгаарч тэрнийг эргүүлж хэрэглэх чадвартай байх. Дэлхийн 2 дугаар дайны дараа Япон улс, Герман улс, дайны төлбөр төлөө, дайны хөлс үйдээд бүх юм нурцсан хэрнээ одоо 50 жилийн дараа, 60 жилийн дараа хэд дэлхийн тэргүүл хөгжилтэй болоод байна. Ягаад гэвэл технологийн санд байсан юм. Байшингийн нураасан төхөөрөмжийн зөөгөө гаргасан технологид энд үзсэн. Энэ бол хоёр дахь нь зохион бүтээх. Авгад зохион бүтээхэд маш их баримт бичиг зураг зурх хэрэгтэй байна. Тэр зурагч эргээд очиод төмөр дээр буухлаараа бусдын материалтай нийлэхлээр нэстэг онгоц болоод явж байна. Улс орон хөгжихэд тулд технологийн сан, зохион бүтээлийн сан хоёроо бэлтгэж баймаа чинь цогцлуулж баймаа чинь хөгжиж чаддаг. Түүнээс биш гаднаас зээл аваад хувааж идээд улс орон хөгжих. Баялгаа худалдаад мөнгө олж болно. Худалдсан мөнгө өргүүлээд хувааж идээд улс орон хөгжихгүй. Магадгүй өсөлгөөс гарч болно. Магадгүй нэг үе жах чинэлэг амьдарч болно. Орхит ордууд бол гэх мөнгөг хаад тарааж өгдөг
жамалда тэрнийг манайхан дуурайх гэж үзээд өнгөрсөн жилүүд тэгээд жахнаа болчих шиг болсон. Тэр бол хөгжил биш. Бид өөрсдөө үтгэж чаддаг, хийж чаддаг. За энэ миний ярьсан зүйлийг 3 дахь хэсэг, 4 дахь хэсэг. Улс орон хөгжихөд орчин хэрэгтэй. Улс орон гэдэг бол өнөхөд тусгаарлагдсан тогтолцоо биш. Энэ дэлхийн хааг юу болж тэр бүх улс орон нөлөөтэй. Украин болж байгаа тэр явдал ч Монголд нөлөөтэй. Тэгээд бид нар одоо амсчлаа. Тэр Чилид болж байгаа явдал ч нөлөөтэй. Бид нар амсаар гэсэн. Одоо та бүхэн мэдж дэлхийд даяар шиж байна гэж бид нар ярьдаг. Манайхан сүүлд нэг мундаг ухаантай хүн болж бүхний ярьдаг зүйл дэлхийн хавтгайг нэ. Тэгээд тэр хавтгай дээр ийшээ мөнгө хөрөөл, тийшээ ажил хүчин хөрөөл, ийшээ хөрөнгө оруулалт дурсаа байдаг юм гэдэг. Тэгээд тэр тул бид нар хөөж явах гэсэн юм бол байдаг. Энэ бол дэндүү гэнэт төсөөл. Улс орн бүхэн өөр орчин нөхцөлтэй. Дэлхийн ертөнц бүхлээрээ өөрийн орчин нөхцөлтэй. Дэлхийн ертөнц өөрөө бүхлээрээ тогтвортой байна гэж. Тэр улс орнууд хөгжих тогтвортой төлөв эрхэл ийм нөхцөл бүрддэг. Муу юм зөвлөж байгаа юм биш. 1971 онд Америкийн эрдэмтэн Джон Форстер гэдэг хүн дэлхийн динамикын загвар хийсэн. Тэгээд тэр хүн тухайн үедээ за 2000 он өнгөрөөд эхний 30 жил энэ дэлхийд сүйдэлд орох нэ. Экологийн сүйдэл болох нь. Технологийн сүйдэл болох нь. Эдийн засгийн хямрал болох нь. Үрний сүйдэл болох нь. Шашны сүйдэл болох нь. Соёл эрхлэлийн сүйдэл болох нь. Демографийн сүйдэл болох нь гэж. 7 сүйдэл байсан. Тэр үед хүмүүс нэг нэр төр хөөцөлсөн эрдэмтэн ингээд ийм хийжлээ гэж бодоод тоогоо. 2000 он нөхөд ирсэн. Энийг тухайн үеийн Оросын зөвлөлтийг дэлхийд нэртэй том эрдэмтэн Ковтун гэж таах сонссон байж байгаа активч. Нөгөө ерөнхий наримчин дарга ерөнхий зөвлөх байсан. Энэ одоо Норвегийн ерөнхий сайдаас гурав хаарлан мөрөөдлөд Японы ерөнхий гадаад яамны статус Окото байдаг. Тэр нүүбийн ногооны бүлэг гэдгийг одоо мөрдүүлж ирсэн. Сүүлд Ковтугаа удирдлагаар Оросын 31 нэрдэлдэг. Форстерийн загварыг эргүүлж үзээд компьютертэй туршаад 95 онд Ельцин зориулж ерөнхийлөгч Оросын хөгжлийн номлолын шинэ номлол гэсэн 24 дугаар Оросын хөгжлийн шинэ номлол гэсэн ном гаргасан. Сүүлд Ельцины дараа нэг дахин шинжилээд Оросын эрдэмтэд гаргасан номод байдаг. Тэр номод бичгтээ 21-р зууны эхний 30 жил хөл төрөх бүх суурь нүүрлэх нэ. Яг Форстерийн хэсгийг давтаад. Тэгээд сүүлд нэг айхтар өгүүлбэр байдгийг. Тэр номын 279 дугаар хуудас дээр байдаг шиг санаж байна. Тэр өгүүлбэрний үхэд баг буурын үндэстнүүдийн хувьд зөвхөн тэсч үлдэх цаг байлээ гэсэн. Бид нар одоо харж байгаа дэлхийн ертөнц яаж байна? Экологийн хувьд бид нар огт өөр ертөнцөд амьдарч байна. Экологийн суурьд араасаа байгаа. Байр дажиг, шашны мөргөлдөө, соёл эрхлэлийн мөргөлдөө, гүрнүүдийн задрал бүхэн давхцаж байна. Ийм орчинд хөгжлийн тухай асуудал яаж гарах вэ? Мэдээж дэлхийн ерөнхий нөхцөл улс орн бүхний хувьд ижил тусах. Зарим нэгэнд ашигтай, зарим нэгэнд хүндрэлтэй тусна. Энэ бол ойлгомжтой асуудал. Монголын хувьд
энэ жилийн хэдхэн үйл явдлуудыг аваад үзье. Украин үйл явдал эхэлснээс хойш дэлхийн хоёр том бүрэг Америк, Орос хоёрын харшилтаг сөргөлдөө гэж хэлэхгүй нэлээд ширүүслээ. Оросын гэсэр бүх талаасаа санкц. Энэ үеийг хүртэл дэлхийн геополитикт гэдэг бол Европоор дамжсан гэдэг байсан. Орос Европын харилцаа, Орос Америкийн харилцаа, Америктэй харилцаа гэж. Хэдхэн сарын дотор энэ харилцааг конструкц үзсээр өөрчлөлт. Одоо дэлхийн геополитикт Евразийн холбоо, Европ, Аз гэв. Европын одоо Орос төлөвлөлт, Азийн хятад төлөвлөлт асар их урт хугацааны асар их хөрөнгө хөтөлбөрүүд гарч ирлээ. 21-р зууны ихэнх хагаст хадгалаад дэлхийн хөгжлийн цөмд Аз төвөр шилжлээ. Энийг одоо хэн ч үгүйсэх. Энэ хөгжлийн төвийг чиглэсэн Хятад Орос гэдэг хоёр дэлхийн супер бүрний холбоо үүслээ. Энэ бол хөгжлийн оршихуйн нөхцөлийг шиг хийж төлөв. Энэ мэт дэлхийн дээр үргэлжийн хөдөлгөөн, үргэлжийн өөрчлөлт гарч байдаг. Улс орн бүр энийг хэрэгж харах хэрэгтэй. Монголын хувьд бол харин Америк, Орос хоёрын сөргөлдөө Оросыг Аз руу нэргүүлснээр үнэхээр ашигтай таатай нөхцөл бий болгочихлоо. Урд нь Орос хят хоёр хүнтэй байхад Оросоос урагшаа явах хачаа гэж юу гэдэг, урдаас хойшоо явах хачаа гэж юу гэдэг. Одоо бид нар Орос хятадын хоорондын зуурчилтуудыг эдгээр зах зээл нэг энүүд бид нар Орос таатай боломжтой байна. Одоо гэсэн үг шүү дээ. Тэг. Гүн. Эндээс илүү таатай нөхцөл гэж юу байх вэ? Биднээс хамаарахгүй хүчин зүйл бидний өмнө аваачаад Оросын зах зээлийг нээж мэдээж Орос Монголоос ямар ч уулуурхай бүтээгдэхүүн авахгүй. Гэхдээ бид нэг том давуу тал. Орос орн дэлхийн хоёр талын сөрөг бүсийн ихэнхийг хуурай газрын ихэнхийг эзэлж байгаа. Оросоос гадна Скандинавын орнууд Канада тэр бид хамаа талын цад хордуулж байна. Монгол манайчхан бүтээгдэхүүн ноос доолгор бүтээгдэхүүн, арил ширэн бүтээгдэхүүн, адагдаад эсхийн хутлаа, хийсээ, ноосон цамц хувцас, нэхий дээд Оросын зах зээл дээр чөлөө худалдааны журам тогтвол гаргахад бид нар чөлөөтэй болно шүү дээ. Одоо 47% гайгийн татварт байгаа бид нар энийг зэмлэж чадахгүй. Таатай нөхцөл байна. Тэгэхээр дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэг бүх юмыг захирна гэсэн үг шүү. Тэр донд Монгол ч юм уу бус тайдаг орнд таатай нар гийсэн цоорхонууд таардаг юм байна. Энийг бид нар олж харах хэрэгтэй. Бид нар их ярьдаг. Гаднаас л одоо бүх юм ингээд шалтгаалж байгаа юм шиг. Яг үүнтэйг биднээс шалтгаалаад байгаа. Монгол орн 1960 он гэхэд 807 мянган хүнтэй байсан. 807 мянга. Одоо бид 3 сая унаа байсан. 4 дэх босч баг. Цаашдаа өснөө Монгол 5 сая бол. Бидний бүтээх чадал улам нэмэгдэж байна. Бидний 800 мянга байгаад металлургийн үйлдвэр байгуулъя гэхэд тэрийн зөвлөлийн ахтуудаар мань хэлдэг байсан. Металлургийн үйлдвэр чинь 100 мянган хүн ажилладаг. Тэгээд дандаа хэн ч ажиллах юм дээр эндээс дандаа Улаанбаатар хотын бүх хүн авч хөгшөлтөөгөө хүүхэдтэйгээ нийлээ 140 мянган хүн юм байна шүү дээ. Миний хөдөлгөөнд Улаанбаатар хүн 140 мянга байсан.
Тэгээ металлург өдөр танай хэн ажил металлург өдөр танай хэрэггүй шүү дээ. Манайхаас металл аваад байна. Богонд өөрөлдөө бараага бодлого зах зээл болгож ашиглаж байсан. Одоо бид 3 сая хүнтэй орон металлург үйлдвэртэй, машины үйлдвэртэй байхад ажил хүч байхгүй гэж суухгүй нь шүү дээ. Энэ бол боломж юм. Гагцхөө бид нар тэнийг машина хийж чадахгүй асуудал. Би Монгол хүний оюун ухаан тархийг бол үнэтэй гайхдаг. Ой чинь цаарч гарсаар байдаг. Одоо манай нэг хүүхэд очоод санахын дэлхийн тэмцээнд очоод төрүүлж чаддаг. Математик олимпиад очоод төрүүлж чаддаг. Физикт очоод төрүүлж. Зохион бүтээлч гэхэд Монгол хүн гэдгээр хизээч ядаж байгаа. 89 он гэхэд Монгол хүн ч онгоц хийсэн байсан шүү дээ. Хөсгөлээр гал камаатын юм даваа гэдэг онгоц хийгээд хийсэн онгоцоор өөрөө нисдэг. Гэтэл тэр үед Монголын гэрдэг Монгол хүний хийсэн онгоцс ч аваад аваад яагаад онгоцоор хариулаад ирчихсэн. Тэр хүн жижиг онгоц 2 хүний суудалтай 4 хүний суудалтай онгоц хийжсэн. Тэр жижиг онгоцны үйлдвэрүүдийг бид нар хөгжүүлсэн бол өнөөдөр дэлхийд дээр томоо зах зээлийг эвдээд авах боломжтой байсан. Саяхан би телевизээр нэг нэвтрүүлгээр Вальтер Экстра гэдэг хүний онгоцны үйлдвэрүүд нэвтрүүлэг үзлээ. Дэлхийн спортын нөгөө дисциплин тэмцээд уралдаанд хуучин Чехийн их давгаалдаг байсан. Чех онгоц. Оросын хүн дараа тэгээд тэд нар хол аврагууд гэдэг. Тэгвэл одоо Вальтер Экстрагийн хийсэн онгоц бүх дэлхийд сонирхож эхэлдэг болж. Тэгсэн тэр хүн онгоцныхоо үйлдвэрийг өөрөө хариуцдаг, өөрөө тэндээ ажилладаг. Тэр телевизээр бичдэг нэвтрүүлэг хийсэн хүн онгоцыг эхнээс нь яаж хийх юм бэ бүх ажиллагааг нь явуулж үзүүлээ. Тэр үйлдвэрийн 60 хүнтэй дээд зэргийн мэргэжилтэй, дээд зэргийн хариуцлагатай 60 хүн. Сартаа 3 онгоц хийдэг. Жидгээр онгоц. 30 онгоц хийдэг. 30 онгоц хийдэг. Сартаа долооход гэсэн байна. Тэгээд 90 онгоц юм байна гэж бодож байсан би. Тэгсэн чи тэр хүн яаж өгдөө тэр онгоцны каркасыг дагж чад нөгөө дийлэг композит материалуудыг бид одоо нөгөө промошн материалаар шууд хайчлаад өөрсдөө эсгээд өөрсдөө нөгөө синтетик смол цавуугаар хатууруулаад өөрсдөө онгоцноо өрхөвч бүх юм хийгээд автоматикод өдөрлөд яваад тэгээ гаргаж байгаа. Тэгээ угсарсан онгоцны каркасыг харуулчаад 5 цагийн дараа нь онгоц нислээ гэж. Би одоо Монголд 60 инженер байхгүй гэж гагцхүү тэр хүмүүсийн нийл гар нийлж ажиллах ажиллагаа гэдэг. Санаа нийлэх, мэргэжил нийлэхин чадвар. Тэгвэл Монгол онгоц байхгүй гэдэг байж чадах юм байна. Эндээс ямар дунд хэл болох гэдэг орчин үеийн дэлхийн ертөнцид тэр тусмаа бид нар ингээд хөгжиж байгаа 2 орны том зах зээлийн дунд Монголын оюуныг ашиглах юм бол ямар ч өндөрт хүрэх боломж Монгол дээлтэй байгаа. Одоо манай хурлаар ярьж байгаа хөгжлийн хөтөлбөргээд бид жил хэдэн хувь өсдөг төлөвлөдөг. Наад чи өсөлт хөгжил биш. Хөгжлөө төлөвлөё гэвэл за бид нар нэг 10 жилийн дараахан ийм хийж чаддаг болъё. Ийм зах зээлийн секторыг ийм бүтээгдэхүүнээр бид нар эзнээ давъя гэдэг. Энэ бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Юу хийж чадах вэ? Түүнээс биш
хичнээн мөнгө болохоо эхлээд бодчих хэрэгтэй. Манайхан ч ихлээр мөнгө болохоо бодоод жинхэнэ гараад доотлогтой төвөрөгтэйгээр бид хөгжиж байгаа гэж ярих гэдэг. Тэр чинь хөгжил биш юм байна. Тэгэхээр нөгөө талд нэг юм бодох юм. Технологи. Бид гэдэг түрүү ярьлаа да яашиж байгаа ертөнцид амьдарч байна. Сайн байна. Ажил хүч гаднаас Монгол төрж байна. Технологи техник ирж байна. За түүхий төрж байна. Таваар ирж байна. Мөнгө ирж байна. Гадаад өөрийнхөө зах зээл дээр голгоцсон мэрэгжил муутай ажилчид Монгол дээрээ яах вэ? Монгол ажилчнаас яах илүү юм хийж чаддаг байж болно. Тэр хөгжилтэй орнуудыг бид хизээж үйцэхгүй юм хийн шүү дээ тэр хүч. Хоцрогдсон технологи Монголд орж ирээд яах вэ? Экологич бохирдуулаад түүхий дижит чадваргүй бараа болгоод тэр чинь дууссан шүү дээ. Бохир Монголд орж ирээд яах вэ? Эдийн засгийн гэмт хэрэгтнүүдээ гарт хийгээд гарна шүү дээ тэр хүч. Энэ бүхэж эргээд бидний анхны яриагаа хэлсэн энтропи. Тодорхойгүй байдал, эмхэгцэн бараагүй байдал, цэгцрээгүй хөдөлгөөн үүсгээд гараад явна. Энүүдээр бид нар хяналт тогтоох хэрэгтэй. Гаднаас Монголд ямар ч чанаргүй бараа оруулдаггүй, ямар ч хоцрогдсон технологи оруулдаггүй, ямар ч экологи хортой үйлдвэр оруулдаггүй. Тэгсмөртөө дотроо энэ бүхнийг хязгаарлаж хөрвүүлж чаддаг. Тэгж байваа ч бид нар урагшаагаа дахих бол. Заваархын ихээр заваарчаад одоо экологи нүүрснээ уурхаагаар бохирдуулчаад дээрээс занарыг хийх тухай яриад байна. Хийх хэрэгтэй байж байна. Занарыг хийх болборлохын тулд газрын өнгөрөө 600 км болсааг уусмал шахдаг. Эргээд гэдэг 50% газрыг буцааж авдаг. 50% газрыг хүсэнд үлддэг. Саяхан Америкийн Нью-Йорк мужийн өөрийнхөө нутаг дэвсгэрдээ занарыг хийх болох хоригдсон хууль гаргалаа. Луизиан мужид мал өгч байна, хүүг хордож байна. Энэ юу хөгжил үү? Үний бодлого маш том асуултын төвтэй яарна. Одоо манайхан мөнгө олно гэдээ яаж вэ? Францад арайваг оруулж ирэл. Баахан гэд газар ухуулаад ураа ухуулчаад мал өгсөний дараа манай эрдэмтэд мэрэгжилтэд юу гэж төрих хамгийн харамсалтай төрих. Ураанаас болж мал хордоогүй байна. Цэзигээс болж мал хордсон байна гэж. Гэхдээ тэр малчин чинь цэзэг газар мөрөө хийгээв. Тэр цэзэг чинь газрын гүнээс өөрөө ургаж гараагүй. Тэр дуурхайг үйл ажиллагаа явуулсан тэр субъект л тэр хөрсөөр хордуулсан байна. Энийг ухаад очиж чадахгүй. Ингээд бодоход хөгжил гэж баяжхаагаа дуурах юм бол сүйдээ бүхэн сүйрлүүр явах тохиолдол. Энийг бид нар хязгаарлах ёстой. За би яриагаа товчход дуусгах бол та нар хөгжлөө гарцгаад энэ ярьсан дээр чуган би яг тэр дэрлийг одоо нэгэд Монголд одоо хөгжлөө гарц юу вэ? Одоогоос 21 жилийн өмнө дэлхийн гэртээ улс төрч Маргарет Тэтчер Оксфордын сургуулийн зуршигтай нэг юм өгсөн. Арчлал зах зээлийн эдийн засаг гэдэг бол хөгжлийн зайлшгүй утгаар нөхцөл мөн. Гэхдээ хангалттай нөхцөл биш. Бид арчсаар боллоо. Бид зах зээлийн эдийн засагтай боллоо гэд автоматар бид нар хөгжлийн замдаар гарахгүй. Эгэл юм хэрэгтэй. За арчлаа бид нар яг олигархууд засаглалтай тэр төрөөрөө төсөөлөд болоо байх шиг байна. За тэр ч яг өөрчлөлт гэж байна. Зах зээл гэдгийг панд усрах гэж хэрэглэжтэй шундаг дамын нэмэлтээр төсөөлж чад болоо байх шиг байна. За тэр өөрчлөлт гэж байна. Гэтэл бид юу хэрэгтэй вэ? Хөгжихийн тулд оюуны бүтээх чадварыг дэмжих хэрэгтэй.
Та нар бодоод үз. Монголд оюуны бүтээх чадах одоо хаа вэ? Их дээд сургуулиудыг сэргэлэн залуу оюутнуудыг тархинд байна. Энэнийг хөдөлгөж чадвал тэр багшлаар, тэр эрдэмтэд, тэр мэдлэг оюутнуудаа тэрнийг баялаг болох чадвал Монгол хөгжинө. Түүнээс биш энэ тэд ганц нэг аж ахуй нэгжийг хараад үтгэхгүй олон талтай. Гэтэл бид нар ямар байдалтай вэ? Энэ жилийн хавар дээд сургуулийн соёлтууд эсэлтэй шалгалт өгдөг. Эсэлтэй шалгалт өгсөн хүүхдүүдийн 96.3% математиктаар нуудууд авлаа. Энэ яаж вэ? Энэ боловсролын сайд юу хийж байгаа вэ? Форо хувцас ярьж байна, мебель ярьж байна, тэр барилгын тухай асуудал ярьж байна. Хамгийн гол асуудал чинь тэр хүүхдүүдэд тархинд. Монголын бүх технологи дээд сургуулиуд лабораторийг орчин үеийн дэлхийн түвшинд хүртэл шийдвэрлэхэд 30 сая доллар хэрэгтэй. 30 сая доллар. Одоогор бол 50 тэрбум төгрөг гэсэн үг. Манай төр засаг 50 тэрбум төгрөг юу зарцуулдаг вэ? Янз бүрийн юм зар. За тэр ухамд өгдөг барилгыг тэгээ том юмнуудад авчиж. Нөгөө сайхан сонгуульд орж байгаа нэр дэвшиж байгаа сонгогдсон улсууд байна. Саяхан би хотын иргэдэд төлөвтэй хурлын тухай нэг юм үзлээ. Сайт дээр. Баттууд гарын үсэг зураад гаргачих. Хотын иргэдэд төлөвлөгчтэй хурлын гишүүн 10 сая төгрөг урамшуун давал гэнэ.